Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Петрочайна Дачин тамсгийн туслан гүйцэтгэгч компани ажилтнууд үлмийн гişингүй уснаас хордон 4 хүн амнасаа алдаж 17 хүн эмчлүүлж байгаамаа. Мэргэжлийн хяналтын ерхий газрын лабораторид хийсэн шинжилгээгээр хүмүүсийн хэрэглэсэн шингэн зүйл нь техникийн спирт болох нь тогтогджээ. Бүгд найрамдагтад ард улсын Шинжаа уйгурын өөртөө засах орны зүгээс Ховд аймгийн Баятагийн хилийн бомбд хүртэлх 120 км замыг бэлэглэлийн гэрээгээр тавихаар болжээ. Ховд аймгийн засаг дарга Галсан Дондгийн айлчлал уулзалт уйх гүгслийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг тавиулах гэрээг байгуулах гэж байна. Монгол Улсын засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон Эрдэнэс таванлагын компани зүгээс TTGVco компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хилэлцээ хийж 2016 оны 12 дугаар сарын нүүрсний үнийг $50 байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85% буюу 1.8 дахин нэмэгдүүллээ. Ардчилсан нам 12 дугаар сарын 6-нд болох их хурлаараа үндсэн дүрмээ шинжилгээр болсон. Дүрмийн шинжилгээг гишүүдэд захимжуулах, санхүүжилттэй нээлттэй болох, мөн үндэсний зөвлөлөх хорооны гишүүдийнхээ тоог өсгөх, намын дарга намын бүх гишүүдээсээ сонгодог болох зэрэг асуудлыг хилэлцэж байгаа юм байна. Тус намын үндэсний зөвлөлтөх хорооноос их хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар улсын хурлын гишүүн Эрдэнэтийг томилжээ. Иргэний нисхийн ерхий газраас хувь хүн албан байгууллага эзэмшиж байгаа дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг бүртгэх ажлыг эхлүүлжээ. Агаарын зайн хэрэглэгчид болох агаарын тээвэрлэгчид болон бусад байгууллагуудын нэгэн адил дрон эзэмшигч хувь хүн байгууллага нь Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг дрон нисгэх үйл ажиллагаанд ашиглах тул нисхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс дроныг бүртгэлжүүлж хэрэглээг цэгцлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхний энэхүү бүртгэлийн ажиллагаа байна. Монголын ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмад наснуудыг 60% нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Тиймээс ахмад насны тухай хуулийн 9-р зүйлд ахмад насны хөдөлмөр эрхлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх хэд хэдэн заалтыг оруулж өгчээ. Хууль зүйн байнгын хороо хуралджээ. Байнгын хороогоор хэлсэн эхний асуудал нь гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд байжээ. Гэвч энэ хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй, учир нь энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхт бэлдэх ажлын хэсгийн ахлагч Улсын их хурлын гишүүн Нямбатар ирээгүй тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Авилгатай тэмцэх газар 2016 оны 11-р сарын 21-ээс 24-ний өдрүүдэд нийтийн албанд товлогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийтдээ 725 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.